хамгийн сүүлд явж исэн бичлэгнийх цаг. Оны өмнө амиа алдсан загвар өмсөгч Чамын Эрдэнэийг амиа хорлоогүй бусдад хорлогдсон гэж үзэх хүмүүс одоо ч байсаар байна. За энэ хэргийг иргэн сануулхад өнгөрөгч 2017 оны 9-р сард Баянзүрх төргийн нутаг дэвсгэр очир төвд байрлах сошид бодол 13 настай охин амиа алдсан хэрэг гарсан байдаг. За хашааны өмнө яриад байна. Учрын үгээс 9 сарын 1 буюу өнгөрөгч ням гарагт одоо яг энэ та бүхний харж байгаа энэ байшингийн доод суур энэ газраас үл танигдах эмэгтэй хүний цогцос олдсон байгаа. Бүтэн жил гаруй хугацаанд шийдэгдэж чадаагүй шүүгдэгч Жавхлан амар болднарт холбогдох 13 настай охины хэргийг өнгөрсөн 6 сард болсон шүүх хурлаар дахин мөрдөн байцаалтанд буцаасан байдаг. Ховд аймагт толгоондоо шархтаа нас барсан 15 настай охиныг нагад цэгчин зодож амийг нь хөнөөсөн нөхцөл байдал ихний байдлаар тогтоогджээ. Сэлэнгэ аймгийн сайхан сум буюу Хөдөл хотын цагдаагийн 2 ажилтан Улаанбаатар хотод ажиллаар явж байхдаа осол гаргаж 12 настай охины амь насыг авч удсан автобуслыг гаргасан байдаг. Тухайн үеж охины хүчирхийллийн амь насыг нь хөнөөсөн Хүсгэл аймгийн Харьяат мөнх хоригол анхны шүүх болоод давжлагчдын шүүхээс цаазаар авах ял сонссон юм а. Өнгөрсөн онд Хүсгэл аймагт 8 настай охины хүчирхийлэн амь насыг нь хөнөөсөн Улаанбаатар хотод бага насны 2 охины хүчинтсэн гэх хэрэгүүдийг үйлдсэн гэж байсан юм а. Энэ хэрэгтэй Энэ сарын 21-ний өдөр Баянзүрх төргийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн охин 4 настай охиныг онц хэрцгийгээр одоо бие махбодод нь халдаж амь насанд нь хүрсэн хэрэг гарсан байна. Юун түрүүнд урд өмнө Монгол улсад гарч исэн аимшигтай харамсалтай хэрэгүүдийг сөхсөнд уучлаарай. Яг үндэ ингээд зөвхөн дэмжлэгүүдийг ингээд үзэж хагаад надад бас тухайн үед аимшигтай санагдсан мэдрэмж дахиж сэтэрсэн. Тэгэхээр тухайн үед хохирогчийн талынханд ямар байсан нь бол ойлгогдож байна. Одоо сүүлд ингээд гараад байгаа энэ хэрэгүүд ч гэсэн урд өмнө ийм ижил төстэй байдлаар хохирч исэн хүмүүс насан туршдаа шархалж зовдөг гэдг нь бол яг үүн дээрээс ингээд ойлгогдож байна. Тэгээ яалтчгүй энэ урд өмнө манай Монгол улсад гарч исэн хэрэгүүдийг сөхөөсөр арга байсангүй. Яагаад вэ гэх юм бол бид нэг хэсэгтээ шуурж байгаа ямарваа нэг тодорхой арга хэмжээ одоо урьдчилан сэргийлэх ямар ч тийм хийхгүй байж байгаа л ингээд намжаад өнгөрчдөг. Тэгээ сая сүүл гарсан энэ аимшигтай харамсалтай нэг хэрэг байна. Тэрний өмнө хэдэн сарын өмнө гарсан бас нөхрийнхөө гарт амнасаа алдсан эмэгтэй бас аимшигтай хэрэг байна. Гэхдээ энэ яг олон нийтэд мэдэгдэж байгаа энэ хэрэгүүд нь энэ боловч яг олон нийтэд мэдэгдээгүй маш олон хэрэгүүд бас байдаг. Тэгээд энэ юун дөрөв хамгийн түрүүлээд энэ нөхрийнхөө гарт харамсалтайгаар амнасаа алдсан эмэгтэй шүүх хурал болсон. Тэгээд энэ процесс энэ ямар үйл явдал болов бүгдээрээ энэхүү одоо бичлэгүүдийг үзэж байгаа дараа нь дүгнэлтээ хийцгээе. За бичлэг эхлэхээс өмнө харамсалтай тохиолдлоор одоо дүүгээ алдсан нэгэн ахын бичлэгийг та бүхэнд хүргэх гэж байна. Энэ бол сая болсон хэрэгүүдтэй хамаагүй гэсэн урд өмнө манай улсад яг гарч исэн хэрэг. Энийг бүгнөрөө хэсгээс нь сонсож үзье. Яг ийм хэрэгтэй адилхан би хохирогч хүн байгаа маа. Одоо энэ охины хэрэгтэй яг адилхан одоо миний төрсөн төв 2006 онд одоо нөхөр болох хүн, нөхөр болж исэн хүн, одоо манай хүргэн гих хүн. Миний төв одоо хүүхд дундаас нь хүүхд нь гарцсан нэг настай хүүхдтэй 2006 оны 12 сарын 20-ны шөнө одоо миний төв одоо хэрцгийгээр одоо амь насыг бүрлгэсэн байт. Тэгээ энэ бүрлэхдээ яасан бэ гэхээр өөрөөх нь одоо дундаас гарсан хүүхд нэг настай хүүхд миний төрсөн төв 1 дугаар английн хүүхд хоёрын хажууд нүдэн дээр энэ хэрэг хийхдээ хамгийн аюултай онц ноцтой. Одоо байж болох одоо эрүүгийн одоо тэр 91-ийн хэд хэдвүлээд одоо заалтуудыг бүгдийг хийсэн. Тийм эрцтэй одоо ихнэр нь болох хүн шүү дээ. Одоо хүүхд нь бас жирэмсэн байсан. Одоо задлан шинжилгээгээр гарч байгаа. Жирэмсэн ихнэрээ заяа. Хүчнтэй. Хотглаа. Тэгээд манай гэрт хоёр өрөөний дундаас үлгээ хийцсэн байгаа. Тэгээ би өглөө нь орж очоод хараад баг ухаалтж байгаа байхгүй шүү. Тэгээ өрөнгөө таг хөлдсөн. Хөлдөө. Тэгээ цаана нэг хоёр хүүхэд ингээ орон дотрыг бүлцээд харж байгаа. Аимшигтэй. Шууд тэгээ миний ингээ хамраас цус асгарч байгаа гэдэг. За тэгэхээр ийм аимшигтай балмад хэрцгий хэрэг бас гарч исэн. За одоо энэ шүүх хурлын өнөөдөр болсон шүүх хурлын бичлэгүүдийн хэсгээс мөн үзье. Энэ шүүгдэгч өөрөө өвсөн ганц мэдүүлэгт хац гэргийн 194 зур бодос. Миний өнд гэрүүлийн хүчирхий. За энэ хэрэг яг ямар үйл явдал болсон бэ гэх юм бол Джемолгийн худалдааны төвд нэгэн бүсгөөг нөхөр нь ирж олны нүдэн дээр 67 удаа гэсэн баха. 67 удаа хутгалж онц хэрцгээр амьдсан хүнээс. За энэ эргийн ингээ шүүх хурал ингээ болж байгаа маа. Одоо тэгээд өнөөдрийн шүүх хурал нь болсон. За тэгээд энэ бичлэгийг үйлдэлс үйлдэггүй. Гэр бүлийн хүчтэй
огт үлдээгүй. Хэдэн удаа утгаснаас санахгүй байна. Би өөрийгөө утгалсан байсан. Цэргийн эмнэлэгт очиод эмнэлгийн хэлэхдээ дараад боолт хийлгэж явахдаа бос нөхцөл байдлыг мэдсэн гэв. Энд чи өөр хэлбэл гэр бүлийн хүчирхийл байнга үлддэг байсан юм а гэдгийг гэрч ихээсээ илүү бид гар утсанд нотлох баримтаар энэ асуудал урт хугацааны ужигсан юм нөхцөл байдал байж байгаа гэдгийг л асуудлыг гаргаж тавьж 20 гаруй удаа бид хоёр бол өмнөд хэрүүл маргаанд асуудлууд бол байсан. Гэхдээ бид гар мар хурж байгаагүй гэсэн тийм мэдүүлэг өгсөн байна. Тэгэнгүүт хохирогчийн өмгөөлөгчийн талаас энэ бол үгүй энэ бол худлаа. Бид нэр хохирогчийн гар утсыг нээгээд тусгай үнээр нээлгээд хувийн чатуудыг уншихад энэ эмэгтэйг бол ерөөсөө за осолдгүй хэлэхэд нэр жорлон орохт нь ч харддаг. Бүр зогсоо зайгүй дарамталдаг. Бүр сэтгэл 100% маш их төвшөөртэй. Бүр байнгын дарамтлсан тийм чат бичдэг. Тэгээд хардсан одоо үгээр ийдсэн тиймэрхүү мессежүүдээр удаа дарамтлж тэр эмэгтэйг бүр өөрийнхөө эрхэнд ингээд рекетлээд бүр сэтгэл зүйн бүр хамгийн хүнд байдал байлгадаг байсан байгаа нь нотлох баримтаар гарч иж байгаа байхгүй. Энэ яллагдагч тал болохоор ингээд Хайртай би өөрөөсөө илүү хайртай хүн ингээд яст би өөрөө маш их гайх. Би маш их галзуумар санагдав. Би бүр яагаад ингэж би өөрөө байхгүй автал гэж харамсаж байгаа. Тэгээд одоо өөрөөс нь уучлахгүй яа. Тэгээд аавч гэсэн ирүүлсэн. Жим бол худалдааны төвд эхнэрээ удаа дараа хутгалж хөнөөсөн хэргийн шүүх хурал Баянгол хаан Цонга хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд яг одоо болж байна. Шүүгдэгч Жинхотыг эрүүгийн хуулийн 11-р зүйлийн 2-1 онц харгас хэрцгийгээр 2-8 гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зүйл залтаар буруутхан шүүж байгаа юм. Хурлын үеэр хохирогч эмэгтэй өмгөөлөгч хэргийг хаалттай хэлцэх санал гаргасан. Учир нь 3 хүүхэдтэй хүүхдүүд нь цаашид амьдрах хэрэгтэй тул хурлыг хаалтаа явуулж өгнө гэсэн хүсэлт гаргасан юм а. Шүүх хурлын үеэр шүүгдэгч Жинхотын зүгээс би гэр бүлийн хүчирхийллийг буруу ойлгож байжээ. Гар хүрч зодхийг л хүчирхийлэл гэж боддог байсан. Хардад загнах, хэрүүл маргаан гаргахыг хүчирхийлэл гэж боддоггүй явжээ. Хэрэг гардаг өдөр арх согтууруулах хундаа хэрэглээгүй аав ээжийнхээ нэрээр андгаалъя гэж мэдүүлжээ. Амь хохирогчийн хүү аав хоосон төсөөлж ээжийг их харддаг байсан. Намайг аяг угаасангүй, гэр цэвэрлсэнгүй гэх шалтгаанаар ширээний булан мөргүүлэн алгадах гэх мэтээр удаа дараа зодож байсан. Аав бүх юмыг өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг байсан. Өөрийнхөөр нь болохгүй бол хүчээр шийддэг байсан. Төрснөөс хойш 50 амьдарч үзээгүй. Аав ээжийг үргэлж зоддог, үг хэлээр доромжилж гэрээсээ хөөдөг байсан. Манай гэр бүлд халуун дулаан уур амьсгал гэж огт байгаагүй гэж мэдүүлжээ. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Жинхотыг хохирогчийн түрээсэлдэг лангуун дээр удаа дараа ирж хэрүүл маргаан үүсгдэг байсан төдийгүй 2 удаа цагдаад дуудлагч арга хэмжээ авч байсан. Мөн ойр хавийн түрээслэгчид хохирогчийг нөхрийнхөө дарамтанд ор байдаг хэмээн ярьдаг байсан гэдгийг онцолсон байна. Гэрч зул цэцэг хохирогч гинэт туслаараа авраарэ гэх дуунаар очиод харахад хохирогчийн хүзүү нүүр цуснд бодогдсон байсан. Гарт нь байгаа хутгийг аваарай гэж хашгирч байсан гэж мэдүүлжээ. 2000 энэ дээр болохоор арх дарс хэрэглээгүй гэж хэлсэн юм байна. Энэ араа та нар хэрвээ санаж байгаа бол өмнө нь бас Facebook дээр бас ингэ явж байсан. Гэр бүлийн хүчирхийллээс болоод нөхрийгөө алдсан тий. Нөхрийгөө алдсан тийм нэг ихчин яриа байсан байхгүй юу. Тэгэхээр энэ араа гэр бүлийн хүчирхийлэл гэдэг энэ аимшигтай зүйл ерөөхдөө бол муугар хотод аль нэг нь үхэж дуустдаг тий. Тийм байдаг байхгүй юу. Хэрвээ энэ эмэгтэй энэ нөхөр нь хэрвээ энэ эмэгтэйг алаагүй бол магадгүй энэ эмэгтэй бүр үнэхээр тэсгээ байгаад энэ ялдагт шиг бас ингэ алж болохоор тийм амар ноцтой асуудал юм байна л да. Одоо ингэдэг шүү дээ та нар мэд сонс бас л Facebook дээр өмнө ингээ үзчихсэн. Ингээд нөхрийгөө ингээ төр хамгаалах тийм гэр бүл хүчирхийлэлд нэ гэдэг тийм нэг төрчлийн хуулиарчлал ингээ явуулсан. Тэгээд тэр нөхөр нь ингээ очингууд тэр шоронд жилөө ингээ өмдөндөө баагаад тэгээд буцаж ирэхдээ нэг би ингээ шорон тэр төр саадуулах газар шившиг боллоо гэд ихнэрээ зовцоороод алдсан гэд тэ. Гэхдээ бүр ингээл нэг юу вэ зүгээр нэг хонь гаргачаад ирлээ чиж байгаа юм уу хайшин бүр нэг юм хамрал юм боллоо шүү бүр. Хохирогч 18 настай хүүгийн аавда хандаж битсэн захидлын хэсгээс шорон бол чиний диважн, чиний айж явах ёстой хүн бол би. Хамгийн хайртай хүнээ чамаас хамгаалж чадаагүй гэдэг бодол үргэлж намайг дагсаар байна. 18 настай хүүтэй энэ байсан 3 хүүхэдтэй гэсэн. Нөхрийнхөө гарт харис хэрцгийгээр олон удаа олын нүдэн дээр хутгалуулж амиа алдсан миний хайртай охины шүүх хурал 2025 9 сарын 17-нд өглөө 9 цагаас болно. Авраараа туслаараа гэд амт тэмцэж байхад ойрхон байсан хүмүүс туслаж аврахын оронд жүжиг үзэж байгаа мэт гар утсаараа бичлэг хийж зогсож байсан гэж бодохоор үнэхээр их харамсдаг. Энэ зурган дээр харагдаж байгаа энэ олон хүмүүс тал талаас гартаа барьж байсан зүйлээ шидэж охинд минь тусалсан бол алдуурчин навганы инх бат хөдөлгөөн саарч охин өрмөн ам болтрон үлдэх байсан бахтаа гэж ээж аав нь өдөр шөнөгүй харуулсан сун.
өдрийн жагсаалд аав ээж нь өнөөдрийн жагсаалд аав ээж нь очиж суулгар өгнө. Үзэсгэлэнтэй охиныхоо эрхийн төлөө ээж аав нь эцээ хүртэл амьсгаа газарт явах болно. Үсгүй ээж найгалын бүр хойр хавтны хүмүүс байсан. Тэгээд яг уу шоконд орсон байж болно. Гэтэл үгүй тэг хин яамар энэ бүр амар аа. Уг нь аварж туслах тийм боломж аим гарах боломж хайрын эмхтэй нэр. Тэр бол ээжийн насарсан газар бусад хүүхдүүд 18 нас гоё гэж хэлдэг. Тэгээд хамгийн аимшигтай зүйл нь гэх юм бол энэ яллагдагчийн юм шээ. Энэ эдний хүүхд эдний энэ хоёрын юу гэж хэлэх юм бол ямар ч 3 хүүхэдтэй байсан. Том хүүхэд нь 18 насны төрс өдөр болгож исэн. Яг ээжийнх нь өгдөг өдөр нь яг 18 насны төрс өдрийнх нь өмнөх өдөр байсан гэж байгаа байхгүй. Тэгээд одоо том хүүгийнх нь одоо энэ аавда хэлж бичсэн захидлын хэсгээс нь одоо өмгөөлж нуушж өгч байна. Тэр бол ээжийн насарсан газар бусад хүүхдүүд 18 нас гоё гэж хэлдэг ч миний хад дарсан зүуд байсан. Миний 18 насны төрсөн өдрийг өмнөх өдөр ийм зүйл хийсэн. Би чамаас амьдралдаа юуч бууж байгаагүй тэгсэн хэдий ч шивэргэж гайд болдог байсан. Би бусад аавгүй өссөн хүүхдүүдийг хараад атаалдаг байсан. Чамайг өөрийнхөө төрсөн эцэг ихээ зодход дүү бид гурыг муугаар хэлэхэд ээж минь хүчрхийл үүдэж зодход би бурханд яагаад ийм аавтай болсон юм болгосон юм одоо гэж өргөж гомддог байсан. Гэвч одоо надад бурханд хандаж хэлэхгүй галах ээжийг минь өргөж гадуур 6 цаг явчихдаг гэж хэлсэн байлээ. Гэхдээ үгүй шүү дээ. Ээж өргөж дүү бид гурыг анхаар санаа тавьж өдөрөөс орой хүртэл ажиллаа хийж ирээд хоолоо хийдэг байсан. Тэр үед чи юу хийдэг байсан юм бэ? Хүүхэд харж байна гэдэг нэрээр өдөржин гэртээ суудаг байсан. Миний жижигхэн бэлтээ хинт ч муу зүйл хийж байгаагүй ээж минь аимшигтай тийм зүйл хийсэн гэж бодоход тайвширч чадахгүй байна. Хамгийн хайртай хүнээ чамаас хамгийн чадаагүй гэдэг бодол өргөж намайг дагсаар байна. Өдөрт 2 хайрсаг тамхи татсан ч тайлбархгүй байна. Чи надад насан туршийн идэвхтэй өчиг өгсөө. Амьдрал шудраг ус гэвч хүн болгонд өгтгийн адилаар чи өгөхөд бурхан чамд жинхэнэ шийдлийг чинь өгөх болно. Шорон бол чиний хувьд диваажин байх болно. Чиний имиж авах ёстой хүнд өдгөөнөөс гэж бичснийг шүүх өртгөнд шүүхэд дамжуулж өгсөстэй дагуу би бас Яа, тэгтээ амар үхэлсэн биш. Хоёр хайрц тамхи өдөржингөө татаач тайвшрахгүй аргагүй л дээ. Тэгээд шорон бол чиний хувьд бол диваажин байх болно. Надаас хамгийн их айх хүн одоо би байх болно гэд бичсэн. Энэ үг бол үнэхээр яг сэтгэл зүрхэндээ мэдрэгдэж байгаа хамгийн амар харуулслын үг байгаа байхгүй юу? Үнэхээр амар харуулслын үг. Тэгээд тэр үед манай хүн бас нэлээд бохомдолтой байж байгаад манай гэр бүлийн хүчирхийллийг орой ирсэн чинь байхгүй болохоор гэр бүлийн хүчирхийллийдүүд очсон байхад би хадам ээжтэйгээ очиод яа би маргааш нь очиод тэгээд юу бас одоо миний бороо одоо тэгээд энэ би дахиж ихгүй гэдэг юм бол тэрнээс хойш битээр бол нэг хэсэг энэ бол магаагүй энэ бол ми бороо юм байна гэдгийг нэг хэсэг тиймээд тэгээд энэ хүн алсан хүнд бол тийм өршөөл гэж баймааргүй тэг чи хараатан биш хүн биш тэг санаатаагаар алсан тэг бүр төлөвлөд төрсөн хүүхдийнхаа төрсөн өдрийнх нь урд өдөр нь ээжээ ална гэдэг чи юу гэсэн юм маргааш нь тэр том хүн төрсөн өдрөө тэмдэглэх гээд ээжтэйгээ яриад ингэ явж исэн байтаа энэ үедээ юу гэж уулзах юм? Гэмтэргийн ард талтай би юу гэж уулзах юм? Тэгч байхгүй, нүүрч байхгүй. Тэдний хармаачгүй. Тэр ихшин дүү муу өмчсөн байна гэж үжиж байгаа. Яг энэ шүүх хурлын үеэр одоо өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа энэ байдлыг хараад та их хүний хувьд, хүний алдсан хүний хувьд юу гэж харж байна? Ерөөсөө л бүр цайцсан алуурч юм байна. Ерөөсөө өөрийгөө л арьсаал хамгаалаад өөрийгөө л өмгөөлөд байхаас биш тэ хамгаалаад биш энэ хүн чинь. Тэрээс биш наа нь одоо үр хөвгтөө бодох байсан бол тэ үр хөвгтөө бодох байсан бол яг ч ээжийг алуу. Тэгээ ер нь энэ хүн насаараа одоо миний мэдхийн 18 жилийн том хүн 18 тэ 18 жилийн охиныг мань дарамтлсан. Үнэхээр хэцүү байсан. Одоо бидний хамт дарамтлж байсан байна. Одоо ингээд бодоход бид нар хамт дарамтлж байсан байхгүй. Ягаад гэхээр хүүхдүүдийг бид нар руу явуулахгүй, өөрийг явуулахгүй. Тэгээд охин маань ингээд бид нартай хамт сууж байгаад одоо ажил мэжлэр нэрэхлээр энэ гот залхахаар зэрэг охин ингээд чичрээд өрөөс ярьж чадахгүй бидний хажууд тэгээд жоохон хол байжээ гэж яагаад ярьдаг байхгүй. Тэгээ маш их дарамттай байсан. Дарамтнаасаа болоод аргаа ядаад охин маань залгахт нь ингэж чичирж ин гэхэр бүр ямар их зүрхэнд нь ортол дарамтлагдаг байсан юм бэ те. Зохирч өмүүлэгчийн ярианаас бүүнээр хамтдаа үзцгээе.
6 настай, 13 настай, 18 настай 3 хүүхэд үлдчихэж байгаа. Тэсээ шүүх хурал засварлангууд том хүүхэд нь өнгөлөгчөж ихчээ тантай уулзмаар ингэ байн мессеж ч залгаад гарч ирж уулзлаа. Хэлсэн үгнүүдийн дамжуулахад маш хэцүү байна. Нэг л зүйлээ хэлье. Битгий ингэ чүр хүүхэдтэй зоогооч. Хэдийгээр одоо би аав гэж хэлмээргүй. Гэхдээ тэр хүн намайг бас энэ хорвоод мэдлүүлсэн. Уур омог хардталтаасаа болоод өөрийгөө удирдах чадвараа алдаад хээжиг хүн бүрлэгсэн ч гэсэн би хоёр жаахан дүүгээ бас дүүгийнхээ аавыг бас би гямданд явуулмааргүй нэнийг би хэлж чадахгүй нэгэд хүүхдийг битгий ингэж тамлан зоогооч л гэж би томчуудаас хүсээ өөр хэлэх юм алга. Шүүх хурал нотлох харамтыг шилсэн. Гэтэ яг том хүүхэд нь миний ингээд ээжийг ингэсэн тэ дүүнрээ минь аав намайг ирсэн аавынаас ингээд ганданд явуулчмааргүй байна гэж хэлсэн гэж надад болохоор энэ үг болохоор хүүхдийн үг бол биш юм шиг санагдчихэв. Энэ үгийг бас сонсоод шууд надад яллагдчихэв талын одоо хин нэгэн хүүхдэд ятгаж одоо чи тэгэж хэлээд өгөөч төхөө тэгээд өгөөч ингээд өгөөч гэж жоо ятгалгаа орсон юм шиг санагдчихэв. Тэгэж надад хард өрч чинь зүгээр. Яагаад гэвэл хэргийн газрын болон амин хөрөгчийн эд хийсэн үзлэг маш олон нотлох харамтуудын асуудал энд хөндөгдөнө. Аргаа бараад талигаач 2 сарын өмнө хамт амьдрахгүйгээд хүүхдүүдээ аваад ажиллаж байгаа ажлынхаа ойролцоо байр түрээслээд ингээд амт тэмцэл явж исэн эмэгтэй байгаад байгаа байхгүй. Тэгээд энэ нэг удаагийн буюу хэсэг хугацааны асуудал биш маш урт хугацааны явцад ийм Өөрхий бүр тэгээд үнэхээр одоо болио вариа гэдэг хөрхий уг нь шийдвэр гаргасан юм шүү дээ. Салъя гэдэг 3 хүүхдээ аваад ажлын гаж ойрхон байранд ороод ер нь л эмэгтэй хөрхий бас ингэ тэмцгэж үдсэн юм байна те уг нь. Тэгээ хараа ийм арчаагүй эрэгтэй хүмүүс байгаа байхгүй юу? Ер нь бол эхнэр хүүхэд нь ингээд холдоо явахад нэг азран зангаа гаргах хүн өөр байхгүй. Өөрөөсөө те голомшонд явж байгаа нэг миний үеийн залуу ч юм уу нэг залуу үдчих чадахгүй шүү дээ. Өдөөд хідүү яриад тэгж чадахгүй зөө иймэрхүү хүмүүс ерөөхдөө бол зүгээр л эмэгтэй хүн хүүхдүүдэд тийм азрах юм байт юм аа нэр яг үнд. За тэгээд энэ улсын яллагч энэ эхнэрийн өмнөсөн энэ Ихбат гэдэг хүн бүх насаар нь хаалттай хорхон гянданд хорихтын санал гаргасан гэж байна. За яллагт дүгнэлтийн бүдээрээс үзье. Баярын найдвар заасан гимт хийх бол эрүүл мэндийн засаг 12 жилээс 20 жил хугацаагаар эсвэл бүх насаар харахаар болохоор хуульчилсан. За шүүгдэх шиг хотын үйлчлэг гимт хийх нийгмийн аюулын шин чанар хэрэг хэмжээний буруугийн хийлгэр Улсаар нь хаалттай хорихын буюу гянданд хорих тийм санал улсын яллагчаас гаргасан. Тэгээд энийг мэдээ шүүх хурлын хилцээд эцсийн дүгнэлтийг бол шүүгч өөрөө гаргана. Тэгээд ямар ял авсныг бүх сарын хоригдох ял авах вэ гэж бодож байна. Тэгээд би сая ингээд улсын яллагчийн ингээд ялын дүгнэлтийг сонсож байхад нэг юм бодлоо л да. Энэ хүн ингээд ингээл одоо ингээд ялаа сонсоод байж байгаа шүү дээ. Гэхдээ яг ингэж бодож байгаа. Хүний олон жил хийсэн үйлдэлсэн одоо үйлдэлийнх нь үр нь хураагдж явсаар хагаад эргээд өөр дөр нь буухтаа ингэж бууж байгаа байхгүй. Өдөр болгон ч юм уу ихэнхдээ хийдэг үйлдэлүүд чинь эргээд ирээдүйдээ ямарваа нэг тийм үр болоод ингээд томроод буцаж өөр дөр нь ирдэг. Тэгээ яг л би бодлоо. Олон жил төрснөөс нь ахвал эхнэр хүүхдүүдэд арамтлаад байх суух аргагүй болоод ингэсэн тэр хүний сэтгэл зүйн дарамт ямар олон юмыг тэсэж төвчиж тий тэгжсэн бол тэр зүйл нь харамсалтай нөө хөөрхий яа ёстой нэг хэцүү. За ямар ч ийм аимшигтай нэг хэрэг болсон юм аа. За эндээс бүгд авч үзэх юм бол энэ бол бид нар олон нийтэд мэдгэж байгаа энэ хэрэг тийм ээ олон нийтэд мэдгэж байгаа хэрэг. Олон нийтэд мэдэгддэг. Стожиг хаалттай хаалганы цаана маш олон хэрэгүүд болж идэг. Би түрүүн хэлсэнчлэн одоо нөхөр нь ингээ эхнэрээ хүчрхийлээдсэн болохоор эхнэр нь аргагүй хамгаалалт хийсэн, хэтрүүлсэн, нөхрийгөө алдсан. Тийм тохиолдлуудаар манай Монголд бол баггүй тохиолдлуудаар баггүй олон эмэгтэйчүүд бол ял идэлдэг баг. Энийг бас сонсч байсан. Тэгээд бас залуучууд бас байдаг. Багасаа ингээд аав нь одоо зоодч нь үздэг байж хагаад тэгээд тисхээ байгаад 90 цент хүрсний дараа аавыгаа хөнөөсөн ч юм уу тийм тохиолдол байдаг.
Тэгэхээр энэ хүчирхийлэл үйлдэж байгаа зүйлсүүдийн эргээд буулт нь бол заавал ирдэг тий. Тэгээ энэ дээр маш өндөр ялгуур. Одоо энэ гэр бүлийн хүчирхийлэл бүр маш энгийн юм шиг тий. Одоо бүр ингээд жоохон бахаас л ингээл нэг айл нэг орцонд ингээл нэг сохтуу хүн ингээл агсан сохтуу тавьдаг тийм байдаг гэсэн тий. Тэгээ нийцтэй ийм үр дагавартай аяа. Зүйл бол мэдээж нөгөө л аимшигтай хэрэг шүү дээ тийм ээ. Энэ бол сүүлийн 7 хоног бид бүхэн одоо энэ хэрэгээс бол 16 настай охиныг онц хэрцгийгэр хөнөөсөн хэрэг олныг цочролтуулаад байна. Тэгвэл түүнийг хөнөөсөн гэж сэжиглэгдэж байгаа давагдорж ган эрдэнэ, номын эрдэнэ, инх сайхан гэх хүмүүс энэ хэргийг хамтран үйлсэн гэх байр суурийг арга гэрийнх нь илэрхийлсэн юм. За гэтэл давагдорж гэх этгээдээс бусд нь гадуур сул чөлөөтэй явахын зэрэгцээ хохирогчоор татагдсан байгааг талигач охины ээж эсэргүүцэж байгаа юм. Иймд тус хэргийг өмнөр нь шийдэж өгөхийг шүүхээс хүсэж байгаа маа. За тэгээд харамсалтайгаар амьсан алцаа 16 настай охинд одоо Монголын нийт ард түмэн эмгэнэл гашуудл илэрхийлсэн. За тэгээд энэ дүр зургийг харахад надад нэлээд танил дүр зурагтай адилхан санагдсан учраас та бүхэнд дахиад нэг бичлэг одоо үзүүлье. Төрсөн эцэг болон хойд ихийнхээ гарт амьсаа алдсан 4 настай охины хэрэг. Энэ хэрэг гарахад бас Монголын ард түмэн нийтээрээ цочролд орж гашуудчихсан тий. Тэгээ бүгдээрээ Сүхбаатарын талбай дээр ирж эмгэнэл илэрхийлжсэн. Энэ дүр зурагтай адилхан санагдсан. Тэгээд энэ хорвол гэхээр муу хүмүүс байдаг ч гэсэн сайн хүмүүс түүнээсээ их байдаг гэдгийн баталгаа Монголын сайн сэтгэлтэй ард түмэн үнэхээр олуулаа бөөнөрөө ирж хохирогчдын ар гэр бүлд эмгэнэл илэрхийлж бас сэтгэлийн дэм өгсөн тийм үйл явдал болсон юм аа. Шүүгч нартай баярлалаа. Энэ хүртэл намайг дэмжсэн Монголынхаа нийт ард түмэнд баярлалаа. Дэлхийн өнцөг бүрт байгаа Монголынхаа ард түмэнд та бүхэнд баярлалаа. Миний охин босоод ирэхгүй. Гэхдээ би хуулийн хүрээнд өнөөдөр шийдвэр гарсан гэж бодчихъя. Гин буруутай хүмүүс гин буруугаа хүлээх ёстой. Эдийн миний охин тэнгэрт байгаа ч гэсэн би нэг зүйлийг хэлье гэж бодсон. Миний охин тэнгэрт байгаа ч гэсэн ээж нэг зүйлийг хэлье. Тэр сошиалд яваад байгаа хүчин түлээд боолгоод өнгөрөөд чимдаанд хэлсэн хөлт биш. Энэ хөлт бол онц гэрцгийгээр бусдын гартай мөрөгдсөн. Гин буруутай хүмүүс нь гин буруугаа хүлээх ёстой. Ганцхан тэр 15 минутын зүгээр нэг зургийг би сошиал дээр тавьсан. Надад энэ л сонголт байсан. Би энэ зургийг тавьж ич би тартагтаа тоглоод би тэр зургийг тавьсан шүү. Үний хүүхдийг онц гэрцгийгээр бүрлэгчгээд онц гэрцгийгээр бүлэг хэрэг хийчихэд өнөөдрийн хүртэл миний охиныг цахим ертөнцид жаахан балчирхан амтдээ штэ. Яаж тэр хүүхд ам гуйж, яаж тэр хүүхэд аврал гуйж байсан болтоо л гэж би эргээд цаашаа дараа нь дэлгэнгүй ярина. Тэгтээ баярлалаа Монголын ард түмэнд бүгдэнд баярлалаа. Гэхдээ охирчийн ээжийн ярианаас дүгнэх юм бол нэг чинь хийж ярьж байгаа үгнүүд нь ингээд жоохон урд хооноо орсон те ингээд тулгамдсан. Тэгэд ер нь юу гэж хэлэх гээд байна гэх юм бол миний бяцхан сахиусан тэнгэртэй жижигхэн бяцхан охин шүү те. Тэгээд аргагүй ирэхэд тэр зургийг сошиал медиа дээр тавьсан шүү. Аргагүй ирэхэд тавьсан шүү гэдэг тэгж байна. Яагаад тэгж хэлж байгаа вэ гэх юм бол ер нь бол мөрдөн байцаалт хэрэг шалгагдчих ах үед болохоор одоо нотлох баримт хэргийн
хэрэг талбайтай бичигтэй зургийн баримтуудыг ингээд олон нийтэд дэлгэхийг хориглодог те. Тэгээ тиймэрхүү юмнуудаас комментууд явж исэн. Тэгээ тэрнээс болоод энэ ихч тэгж хэлж байгаа гэж ойлгож байна. Шүүхээс мэдээлж байна гинэ. Шүүхээс 2025 оны 9-р сарын 17-ны өдөр зарлагдсан урьдчилсан хилцүүлгийн хуралдаан бол гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн гин буруутай эсэх болон яаш шийтгэлийн асуудлыг хилцэн шийдвэрлэх хуралдаан бишээ. Харин өмнө нь анхан болон дав залгах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаас үндэслэлд хамаарах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд хийсэн эсэх хэргийн оролцогчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн дутуу хийгдсэн ажиллагаа байгаа эсхийг хилцэх хуралдаан болно. Хэргийг нийслэлийн прокурорын газарт буцаас угаа гэж тодруулбал нийгмийн сүлжээнд зураг тавигдсан эрэгтэй эмэгтэй хоёрыг хүн алах гэмтрэгт хамтын оролцоотой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн. Өөрөөр хэлбэл амь хохирогчийн мүүлэгчийн гаргасан энэ хэрэг зайлшгүй шалгаж тогтоолох талаар гаргасан хүсэлтийн дагуу ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэлгүй хэргийг шүүх рүү шилжүүлсэн бөгөөд энэ нөхцөл байдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16-гийн 2 дугаар зүйл заасан хэргийн талаар нотлбол цохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож эрүүлээг үндэслэлд хамаарч байгаа тул анхан шатны шүүхээс дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33-ийн 1-р зүйлийн 11 дэх хэсэг бөгөөд 2025 оны 9 сарын 17-ны өдрийн хуралдаан өмнө нь анхан болон дав залгагчдын шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлд хамаарах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд хийсэн эсэх хэргийн оролцогчдын эрх хууль зүйн ашиг сонирхлыг зөрчсөн дутуу их ажиллагаа байгаа эсэхийг хилцэх хуралдаан болно. Жич 2025 оны 9 сарын 17-ны өдрийн урьдчилсан эзэмшлийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тойм гарах болно. Тоймыг бэлтгэсэн Баянгол хаан уул сонгон найрхан дүүргийн эрүүгийн хэрэг анхны тойргийн шүүхийн шүүгч болгон таймир гинэ. Ямар аим хариуцлахгүй юм бэ те? Энэ 9 сарын 17-нд болж байгаа өнөөдөр болох байгаа энэ шүүх хурал нь бол зүгээр одоо энэ хэргийн материал бүрэн гүйцэд хийгдсэн үү? Прокурор ингээд бүрэн гүйцэд хянаж шалгах шүүх рүү явуулсан уу гэдэг талаар хилцэх юм гинэ. Одоо тэгээ дээрэс нь энэ хэрэгт холбоотой гэдэг энэ хоёр хүний зураг яваад байгаа. Тэр хоёрын эрхэн зөрчигдсөн үү гэж ахшиг бараг тэгж ойлгох юм. Арай буруу ойлгоогүй үстэй. Тэгээ ер нь нотлох байрамд хэргийн ер нь шүүх процесс мэдүүлэг прокурорын шалгасан шалгалт дүгнэлтүүд ер нь бол маш дутуу байсан болоод энийг яг дахин шалгах болсон юм байна. Тэгэхээр энэ хэргийн процесс бол 24 оны 6 сараас хойшоо үргэлжилсэн юм уу? 2024 оны 11 сар 29-ний өдөр шүүх шилжүүлсэн бөгөөд 2024 6 сард үргэлжилсэн үйл төр 2024 пүүрч орд. Жил болж штт. Жил гарна. Жил гарна болж байгаа шүүх хурлаа штт. Үгүй хэрэг үү штт. Бусдын гард амиа алдсан шин сарын яав миний бие ганц охин алдснаас хойш шаналлаагүй өдөр хоног гэж байсангүй. Хизээч энэ шанал минь дуусахгүй. Охин алдсны дараа хоол орохгүй, нойр өрөхгүй 15 кг туржээ. Өсмийн цайрч эхэлсэн. Телевиз сошиалаар охин хүүхдийн тухай кино, дуу явах болгонд цугаас солино. Гадар үеийнгээ охид явж байхыг хараад нүдэндээ нулимстай зүрхцэд хөвлөд хажих шиг болдог. Наана инээж хүнтэй ярьдаг дотроо өхөж байдаг. Охинтойгоо үеийнгээ найз чиг инээж өхөрж явдаг байлаа. Одоо энэ хэргийг эцэг нүртэл явна. Хэрвээ яаш шийдэх нь үнэн зөвөр шийдэхгүй бол ганц өхнөө алдсан эцэг хүн ямар байхыг энэ бузар нийгэмд харуулна. Өөр эцэг хинт ч юм зүйл бүү тохиолдог гэсэн байна. Охирч аавын талаас нь. За явсан үлдсэн хэлцүүлгээр бол одоо хэрэг холбогдолтой байгаа энэ хүмүүсийг ямар ч гэсэн буруутан одоо зүү гүгж ин одоо шийдэгдэх байх гэж л хамгийн гол нь хуулийн дагуу хүн хохирохгүй ялж зөвшөөрөхгүй энэ зүгээр шийдэс гэж бодож байна. Шүүхүүд ямар ч зөв арга хэмжээ авсан гэж бодож байна. Хамгийн гол нь энэ ялгдагч хохирогч мөн үү гэдгийг прокурор буцаасан байгаа. Бидний өхөн бол багаас сэргэлэн цоо олонтой нийтч тэгээд өөрөвч маш хөвч цогоо юм л бол үйлчдэг тийм уян зүйл сэтгэлтэй охин байсан. Тэгээд олон талаа авьяастай. Тэгээд одоо хамгийн одоо тод юуж байгаа бол одоо Виктория Секретэ Сакусын дээгэр болно гэдэг байсан. Тааж харамсалтай өөрөө Сакусын дээгэр болоод дээш явсан. Миний маш харамсалтай. Мэдээж хийж итгэхгүй шүү дээ. Охин өөрөө одоо ингэ алдсан хэрэг. Одоо ч гэсэн итгэхгүй л явж байна. Одоо өдөр болгон одоо цаг хугацаа болгон мэдээж тамал одоо сэтгэлээ хүн ч хамгийн хэцүү сэтгэлээ амтан болохоор эргүүж сэтгэлээр л хүрт юм билээ. Гадна одоо 1000 хүн амьтанд зүгээр яриад энэ чадаад цоо дотроо бол өөрөө ирэхгүй гэж би ч одоо. За тэгээд 16 настай охины хөнөөсөн хэргийн шүүхийн гадна иргэдэд жагсаж
тэдний энэ шүүх хурлыг нээлттэй явуулаарай гэсэн тийм жигсаал болсон байна. Энэ шүүх хурлыг нээлттэй хийснээр маш олон муу хүмүүс ер нь хууль цааз гэж ямар байдаг юм бэ гэдгийг мэдээж нийгэмд иймэрхүү хэрэг хийх юм бол иймэрхүү ял авдсан шүү гэдгийг бусад анхааруулах гэж нээлттэй шүүх хурлыг хийгээсэй гэж ард хүмүүс ч байгаа шүү дээ. Ямар олон хүмүүс ирсэн. Маш олон хүмүүс ирсэн шүү. Нэг ийм хач тавтай хүмүүс их сонирн байдаг. Эрүүл хүмүүс биш. Бидний сэтгэл яаж оролдож, яаж зовж, яаж шаналж байдаг. Яаж тээж, яаж энэ амьдралыг арай хийж ядан яваа хэрэглэж тооцохгүй байх. Улам бидний ингэж бод сэтгэл зүйн бүх юмар гэж улам цааш нь боосгодог. Энэ хатуу ойлгохгүй төртөө байна. Энэ дуугаар бид нар 1-р ангиас 9-р анги хүртэл нэг ангид суусан бидний сайн найз хамт олонны нэг байла. Найзаагаа өнгөрөхөд ажил явдал дээр нь өөр ажил явдал таарад ажил явдалд нь очиж чадаагүй та харамсаж байгаа. Тэгээд энэ хэрэг ингэж их сунжирсныг мэдээгүй миний найз тэр чимдээ амт тэгж тарчилж сүүлийн амьсгалаа хийснийг би мэдээгүй байсандаа бас харамсаж байна. Тэгээд маш их зураг зурдаг. Зургаар маш их үр хэмжлэл медаль төрлийн юм хүртчихсэн. Тийм амар авьяаслаг охин байсан. Бүжгэлдэг. Хаанч өөрийгөө аваад явчих чадамжтай. Үнэхээр манлайлагч байж чаддаг охин байсан. Тэгээд энэ баснд их хэцүү байгаа. Ер нь нэлээд нийтж тийм дуугаа дотгошгүй биш юм. Айгуу сайн хөвт байсан. Тэгээд зайлвал өөрөө айлын ганц хүн болохоор ээж нь охиндоо айгуу айн байсан. Тэр нь бид нар мэддэг гэсэн. Манай анги бош ангийн групп мөрөвтэй ийм муухай явдал болсон байна ингээд тэдлээ. Одоо ингээд нэг жил хамт ирсэн. Нэг нь би алдлаа гэдэг хэлтэн. Тэр үед үнэхээр их шахалж исэн. Одоо ч шахалж байна. Олон нийтэд Монгол Улсын хууль зүйн сайд Алтан гэрэл ийм хэлжсэн байна. Миний хувийн байр суурь бол энэ онц ноцтой жигшүүртэй гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг цаазаар явчтар зовлонгоос нь хурдан дүргээс салгаж нэг өсөндөө шагнах эсвэл гэж үздэг. Өнөөдөр энэ бүх насаар нь хорих ял идэлж байгаа хүмүүс гямдангийн нөхцөлийг бол хүм бол тэнд нь очиж иж мэднэ. Тэр гямдангийн нөхцөл тусгаарч хорж байгаа байдал, тэр дэглэм гэдэг чинь жилдээ нэг удаа төр хугацааны уулзалтыг хийгээл зөвшөөрч байгаа чинь жилдээ нэг удаа хин нэгэн ирвэл ер нь тийм хүмүүстэй хүн ирж уулздаг ч юм дөө. Тэгээд бүх насаараа тэр ямар жигшүүртэй хэрэг үйлдснээ бодож тэрэндээ зовж ингэж байх хэрэгтэй гэж бод. Хариг сонсогдож магадгүй. Гэхдээ энэ олон жилүүдэд одоо өнгөрсөн хугацаанд гямдангийн дэглэмд байсан хүмүүсийг харахад дийлэнх нь хугацаанаас өмнө асвардаг. Биеинд ороочдөг. Хинтэй ч уулздаггүй маш хүнд нөхцөлд хоригддог. Би бол гэмт хэрэг үйлдсэн, ийм жигшүүртэй гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг энэ байдлаар шийдэх ёстой. Энэ илүү тэр ялын цэвэрлэл талдаа тохирно гэж боддог. Ер нь тэгэхээр үнэхээр урт бичлэг болоодсан учраас миний утас маань халаад унтарчлаа. Тэгээд уцаа цэнэглээ дахиад бичлэгээ өргөжлүүлж байна. За хамгийн сүүлийнхаа үгээ яг хэлье. Бичлэгийн ихэнд гарсан маш олон урд өмнө Монгол улсад гарч ирсэн харамсалтай хэргүүдийг сөхсөнд дахин одоо хүлцэл өчөө. Яагаад сөхсөн бэ гэх юм бол одоо иймэрхүү иймэрхүү аюултай хэргүүд ингээ дахин гараад байх уу? Заавал эсвэл ингээ олон нийтийн анхаарлыг авч ижил энэ хэргүүд шийдэгддэг байх уу? Яагаад урд өмнө ийм аимшигтай хэргүүд гарч ирсэн ч гэсэн одоо ч дахиад гараад байгаа юм бэ? Яагаад энэ дээр дахиж өөрчлөлт хийхгүй? Яагаад энэ дээр хатуу арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? Хуулийнхаа тэр хүүхдтэй холбоотой хууль дүрмээ яагаад чангалахгүй байгаа юм бэ? Одоо ингээл хүүхд хүчирхийлдэг ч юм уу одоо эхнэрээ зодож нүүдтэй алж таалдаг хүмүүс ингээл зүгээр ингээ байгаад тах уу те? Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зөрчлийн үйл гэмтэн цэжээ нэг хэд оног авч хорчоол тэгээ байгаад тах уу? Ерөөсөө тэр Монгол улсад гарч ирсэн 4 настай тэр охины хэрэг, ой 8 сартай эрэгтэй хөлт хүчинжсэн хэрэг, 8 настай охиныг мөчилжсэн. Тэр мөнх хөргөл гэдэг хүн хотод ирээд 2 хүнийг яасан гэлээ 13 настай очир төвд болцсон охины хэрэг, Чамын эрдний хэрэг, 15 настай нагаз ихтэй зодуулсан гэх хэрэг. Цагдаад машин зам дээр дайруулж амьсаа алцсан 12 настай охин. Бас дахиад нэг 12 настай охин ор сург алга болоод хэсэг хугацааны дараа хүчндүүсэн цогцсон олцсон. Алсан алуурч нь өөрийгөө амиа хорлохж байгаад баригдчихсэн.
Энэ мэтчлэн аим балиар бузар иймэрхүү хэрэгүүд дахин гараад хууль дүрмэн энэ дээр чангалъя. Энэ дээр бөөнөр нэг юм шийдье. Тэгэл одоо ингээд энэ хэрэг хэрвээ болоод дуустаа гэж дахиад хэсэг намдна. Дахиад ингээд иймэрхүү хэрэг гараад авах үедээ энийг одоо нээлттэй шүүх хурлаар болгоод олон түмэн чигшүүлээч. Яаж ямар хууль авдаг, ямар хууль дүрмтэй хүүхдтэй ингэж харьцуул ингэдэг тэгдэг гэдгийг нээлттэйгээр харуулахыг одоо хүсэж байна яг үнэндээ. Үнэхээр харамсаж байна. Тэгээд бичлэгийн өмнө гарсан аимшигтай олон хэрэгүүдээ зөвхсөн үнэхээр уучлаарай. Хохирчтой ар гэрийнхэн дахиж шархажин сэдрээс нь уучлаарай. Мэдээж энэ хохирч байгаа хүмүүс бол насан туршдаа хохирдог гэдгийг бол үнэхээр энэ бичлэгийг бэлдэж байхдаа үнэхээр ойлгож мэдэрч байна. Тэгээд бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Энийг одоо болж үл олон хүнд түгээхийг хүсэж байна. Тэгээд баярлалаа.